Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Од Өнд радио 83.3 107 гэсэн хос долгионоор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mobicom, хариултаа хадгалын ураатай Хөдөлтөө хөгжлийн банк оролцож байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөгч Бат Эрдэнэ, хөтлөгч Ган Тулганаар хөтлөн явуулахаар бэлтгэлээ. Өнөөдрийн сэдэв компьютер яаж ажилладаг вэ? За, энэ их тус сонирхолтой. Бид бас компьютерийг бүгд мэдээд байдаг хэрнээ. Яаж ажилладаг компьютер юу болоод байгаа. Ер нь энэ компьютерийн цаанчин бол үндсэндээ тооцоолол хийгээд байгаа тийм. Тэгэхээр ер нь энэ тооцооллууд хийдэг энэ арга дээр нь бүр эволюц хөгсөл явагдаад байгаа. Тэгэхээр энэ талаар өнөөдөр бүгдээрээ хоёулаа ярилцсанаа. За. Тэгэхээр эхлээд ерөөсөө компьютер яг яаж ажиллаад байгаа юм тийм. Тэгэхээр компьютер гэдэг чинь нэг нь хардвер талтай байна тийм. Яг маусаас авахуулаад, дэлгэцээс авахуулаад цааталтан байгаа процессор байна тий. Тэгээд энэ хардвер талдаа ер нь яг гол үндсэн ер нь тооцоолол хийхэд бид нар яаж оролцсон тий. За хоёрдугаарт нөгөө талд нь софтвер талдаа байна тий. За энэ дотор нь байгаа энэ бидний өгч байгаа энэ мэдээллүүд, удирдамжууд ер нь цаанаа яаж ажиллаад байгаа гэдэг. Энэ тал дээр нь маш одоо энгийн байдлаар гэх юм уу би угаасаа энэ компьютер яг юм нарийн мэрэгжилтэй биш зүгээр өөрийнхөө одоо мэрэгжил математикч тий ийм үндсэн мэрэгжлийнхээ талаас ер нь энэ талаар жоохон сонирхолтой байх гээд ярилцъя гэж байгаа юм. За тэгээд энэ эхэлсэн түүх маань өөрөө хэрэглээнд гарч ирсэн дэлхийн 2 дугаар дайны үед Алан Тьюринг гэдэг Английн математикч тий ийм тооцоолын анхны тэр одоо компьютерийн загварыг хийж тооцоолох машин бүтээсэн. Энэ талаас одоо тэгээ хөгжсөөр одоо бол бүр квантум компьютер гэдэг юм. Маш хурдтай ийм компьютер хийгээд эхэлсэн, туршаад эхэлсэн. Одоо Google эднэр дээр хийгдэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр ийм юм болж байна. Тэгэхээр энэний хүрээнд л ярилцъя гэж байгаа. За ер нь компьютерийг маш одоо ер нь яаж ажилладаг гэхээр математикаар бол математикийн мэргэжлийн хүмүүс бол ер нь мэдгүй хоёрын тоолны систем гэж байдаг тий. Хоёрын тоолны систем чинь яг энэ компьютерийн тооцооллын одоо цаад бүх юм л ерөөсөө энэ хоёрын тоолны 0 1 гэдэг л энэ цифрүүд дээр л бүх үйлдэлээ хийдэг, бүх датагаа хадгалаа явчихж байгаа. Санаа нь бол юу вэ гэхээр за энэ бидний мэддэг тоол бол одоо өдөр тутмын одоо бидний математик гэдэг чинь одоо 10-ын тоолын системийг л ярьж байгаа шүү дээ. 0 1 2 гэдэг 9 ширхэг цифрээр л бүгдийг илэрхийлж байгаа. За 0 1 2 гэсээр 9 болчиход 9-ийн дараагийнхын яаж илэрхийлэх юм гэхээр хамгийн ихний хоёр цифрийг нийлүүлээ авчиж байгаа байхгүй 10 гэдэг чинь тий 1 0 гэ. За дараагийнхан гэхлээрэ 1 2 гэдэг ингээд тэгээ сайхан энэ дараалалаараа бичиж байгаа. А 2-ын тоолын систем гэдэг бол зөвхөн 1 0-оос тогтно. 1 0 одоо 10-ын тооллынхаа бидний мэддэг тоотоогоо жишг юм бол 1 бол 1 биш 0-оос эхлэе тийм ээ. 0 бол 0, 1 бол 1. За 2 гэдэг чинь 2-ын тооллын системээр яах вэ гэхээр 0-оос эхэлсэн чинь 0 0. А 3 гэдэг нь болохоор 1 0. Тэгээд 1 1 гэдэг ингээд нөгөө 2 1 0 1 гэдэг хоёр цифрээр комбинацлал ингээд дуусчингуутан 3 оронтой болвол ингээд нэмээ яваад байна гэсэн. Тэгэхээр энэ нь ер нь яагаад заавал хоёр тийг ашиглаад байгаа юм бэ гэхээр ер нь бол компьютерийг 10-ын тооллын систем дээр суурилсан байдлаар ашиглаж болно. Тэгэхдээ энэ ер нь нөгөө 10-ын тооллын гэхээр 10 ялах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээ энэ компьютер дээрс дандаа цааталт нэг цахилгаан тий. Цахилгаан эсвэл нөгөө нэг цахилгаан соромзон тий. Тэднийг ашигладаг. Хооронд нь ялах хэцүү. Харин цахилгаантай байна, цахилгаангүй байна гэдэг цэнэгтэй байна, цэнэггүй байна гэдэг чинь бол буцааж нөгөөдхийгөө таньж мэдгэд тий. Маш алдаа гарах магадлал багтаа 10-ын тоолны системээр явах юм бол одоо юу гэдэг баг цэнэгтэй арай өндөр цэнэгтэй гэсээр байгаад тий өөр цэнэг болно. Тэгээ тэрийг дараа нь уншиж байгаа нь гэвэл өөр цэнгийг хоорондоо ялах болно гэхээр маш их алдаа гарч болцоо та. Тэгэхээр 2-ын тоолны систем ерөөсөө л нөгөө нэг цаадыг тэр математик талаас гэвэл хамгийн одоо хэлбэр нь тэр тий тийм үү. Тэгээ энэ дээр чинь бөөлөний алгебр гэж одоо энэ дээр чинь нөгөө тэр тоонуудыг чинь нэмэх хас үйлдэлүүдийг тодорхойлж эхэлнэ тий. За тэгэхээр энэ цаатлахын тооцооллын хувьд бол тэр математик талаас бол яг 10-ын толтой ер нь ялгаа байхгүй адилхан алгебртай бидний мэддэг одоо тий тоог нэмдэг хасдаг барьдаг тийм бүх тооны онол гэдэг шиг бүгд байж байгаа. За энэ үүнийг ашиглаа хийж байгаа. Тэгэхээр ерөөсөө
үндсэн таск бол софтвер талаасаа гэдэг юм уу үзэх юм бол бүх юмыг л энэ 0.1-ийн энэ цифрийн энэ ямар нэгэн алгоритмаар ийшээ хувирах гэсэн үг. Бидний ярьж байгаа яриа, зураг, одоо юу гэдэг видео бүгднгийн л ямар нэгэн байдлаар энэ 0.1-ийн энэ алгоритм руу оруулаад буцаагаад тэрийг нь таньж мэдэж авдаг. Тэр их чинь л одоо софтвер гэдэг байна тий. Нэг нь бол кодлдог, нөгөөх нь буцаагаад таньж мэддэг. За ийм үйлдэл хийгддэг. За бид нар ягаад энэ дээр жоохон ач холбогдлого удаа яриад байгаа нөхлөөр одоо квантум компьютер гэж ярихаар одоо энтэйгээ класс компьютертайгаа одоо жишиж харьцуулж одоо ярихаас өөр аргагүй учраас яриад байгаа. За хардвер талдаа гэх юм бол бас яг саяны софтвер талдаа үндсэн суурин 2-ын тоолны систем гэдэг шиг хардвер талдаа энэ хагас дамжуулагч гарч ирснээр энэ компьютерийн энэ хэрэглэн бол компьютерийг бол маш одоо дараагийн түвшинд гаргаад ирсэн тий. За хагас дамжуулагчийн чанар эдгээр яадаг юм гэхлээр одоо за манай Батэрдэн хөтлөгч бол юу өстө одоо физикийн анги төгссөн юм чинь тий электроник анги төгссөн юм чинь энэ дэр бас одоо нэмэлт мэдээлэл өгөөрэй. Би зүгээр юугаар ер нь бол зүгээр энгийн ойлголтоор авах юм бол энэ ер нь компьютерын чинь цааталд энэ цэнэгтэй байна уу цэнэггүй байна гэдгийг чинь л одоо нэг нь тэгж кодолж өгдөг нөгөөх нь таньж уншдаг ба. Тэгэхээр материал бол ингээд хоорондоо цэнэгээ дамжуулаад байдаг бол тэр чинь одоо ажиллахгүй байх гэсэн үг тий. Тогтмол дамжуулч болов таслахгүй бол таслахгүй дамжуулаад цэнэгтэй болол цэнэггүй болол ингээд жишээлбэл зис утас бол ингээд цэнийг өгтнүүд дамжиж явчихна шүү дээ. Тэгэхээр хагас дамжуулагч гэдэг бол ингээд цэнэгтэй тодорхой нөхцөл үүсчээж л цэнэгээ дамжуулдаг. Босод нэг дамжуулахгүй байж чаддаг тийм л чадвар, тийм л одоо шин чанартай бүтээгдэхүүн гараад ирэнгүүт нь одоо CD-н дээр бол аваачаад маш жижигхэн зайд 0.1 гэсэн одоо цэнэгтэй гэдэг нь шивч чадж байгаа байхгүй. Маа гэтэл тий. Тэгэл тэрийгэ дахиад уншиж чаддаг. Тэгээ шаардлагатай бол дээрээс нөгөө нэг дахиад тэр 0.1 гэдэг тэр хагас дамжуулагчийн чанарыг ашиглаж хагаад одоо CD шарна гэдэг дээ шүү дээ. Үндсэн дээр тэр 0.1-үүдийн энэ дарааллын мэдээллийг л ачаал дарч чаддаг, авч чаддаг. За ийм л чанартай болчихгоо чинь тэгэл энэ компьютер бол тий тэн дээр үйлдэл хийх боломж нь байна. Бөөлөний алгорыг ашиглаад үйлдэлээ хийж чинь дамжуулж чинь нөгөөдөө хадгалж хийж чинь. За ингээд компьютер ажиллаад эхэлж байгаа юм да. За энэ дээр нөгөө түрүүний сая ихэн CD-н дээр их гоё жишээ авчлаа шүү дээ. CD-г яг ингээд томруулаад харах юм бол ингээд гадаргуг гэрлэр ингээд буудаад ингээд өмцөм болгочихж байгаа. Дараад нь тэрийг яа тайлж уншдаг вэ гэхээр дахиад тэр гадаргууруугаа гэрэл тусахлаар ойлт нь ондоо олчиж байгаа юм те. Тэгээд ойсон байгаагүй юма тоолчиж байгаа. Яг энийг бол транзистор дээр бас тийм. Түрүүний транзистор дээр тайлбарлахад and or not гэдэг гурван командыг л гурван шугамар хийгээд байгаа. За үүнээс өмнө Алан Тюрингийн онол дээр тулгуурсан хамгийн ихний одоо тэр ENIAC гэж машин байгаад байгаа. Тэр одоо яасан гэхэлэр нөгөө вакуум түб ашигласан гэдэг байхгүй транзистор гарахаас өмнө тэгвэл энийг яаж ийсэн гэдэг тий. Тэгээд түб гингүүт л одоо нэг юм турбагаар одоо тий нэг гэрэл орж ирсэн ирээгүй орсоор л байна гэдгийг энэ төлөвүүдийг илэрхийлдэг байх нь шүү дээ. Энийг харах юм бол одоо бидэд нөгөө дээр үед одоогийн телевизээр гарахаас өмнө буутаа телевизүүд байдаг шүү дээ. Электрон ламптай телевизүүд ард талд нь айгаа халж идэг тий. Эднээс яадаг вэ гэхэл бидэнд ч бас яг тэр нүдэнд яг тэгж гэрлээ үзүүлж байгаа. Сайн анзаарах юм бол тэр том нөгөө телевизруудын чинь нүүрэн дээр ийм торлог юу яаж байгаа улаастик төмөр тор байж байгаа. Энэ рүү гэрэл тусгаад тэр нь цаашаа бидэнд үзэгдэн буцаагаад үзэгдэн гэсээр байгаад бидэнд болохоор тэр нь нийлээд дүрс болж хагдаад байгаа тийм. Яг энэ загвараар хамгийн ихний тэр компьютерыг бүтээжсэн. Тэр нь бол асар том. Гэхдээ механик тооцооллуураас хамаагүй хурдтай болсон. Гэтэл дараад нь транзистор гарч ирээд энэ бүр жижигрэх үндсэн тавигдсан гэдэг. Яг энэ ялгаануудыг гээс яадаг ч тийм. За тэгэхээр за одоо тэгвэл за компьютер маань ингэж ажиллаад эхэлж байгаа. Одоо Алан Тюринг гэдэг. За Алан Тюринг гэж imitation game гэдэг одоо дуураймал тоглоом гэж манайх орчуулсан байлээ. Кино баг. Тэ. The imitation game гэдэг. Энэ бол тэр 2 дугаар дайны үед энэ яагаад тэр энэ машиныг хийж эхэлсэн гэдэг нь байгаа. Тэрнийг санхүүжилт гарч эхлэв шүү дээ. Тэгэхээр орд нь байхгүй байсан юм дор бол энэ бүтэлтэй болж магадгүй маш эрсдэлтэй байдаг. Ийм эрсдэлтэй одоо том прожектуудын санхүүжилт бол маш өндөр байдаг. За Алан Тюринг 2 дугаар дайны үеэр хийж исэн нийтдээ бол тухайн үеийн ханшаар нэг 2 сая өнөөгийн ханшаар 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Английн засгийн газар хийсэн.
Энэ нь яасан бэ гэхээр нөгөө Германы код одоо тэр үед ингээд Морзер код өгнө шүү дээ. Тэгээд тэр Атлантын далайн эднэрт явж байгаа тэр усан флот руугаа германчууд код өгдөг. Тэрнийхэн дагуу тэр дайн болж байхад нөгөө англичууд нь дундаас нь барьж авчаад тэрийг нь тайлах гэж. За тэг код тайлах энэ ажил бол одоо маш олон боломжуудыг шалгаж явдаг тий. Тэгэхээр яг энэ үнийг нь тэр нэг жоохон юу болгоод автоматжуулаад ийм одоо машин хийж байгаа. Бомбе гэдэг нэртэй машинууд одоо баг 20-ыг хийсэн. Нэг 100 орчим мянган механик машин. Механик. Тэгэхээр тэр нь нөгөө электромеханикал гэж байгаа. Одоо механик гэдэг бас цэвэр 100 гараар биш те. Тооцоо гэсэн хамаагүй хурдтай. Тэгээ энэ талаар тэр кино байгаа. Ер нь кинондор бол ер нь нилээн одоо зөвхөн тэр хийсэн ажилласан гадна тухайн нөхцөл байдал эднэрийг оролцсон маш сонирхолтой кино байд. Тэгээд одоо үзэгч сонсогчдоо ер нь залуучууд тэр киног үзүүлтэй ер нь гоё. За энэ Алан Турийн хувийнхаа амьдрал их өрөвдөлтөд өрнсөн байдаг. Хэцүү. За мань хүн чинь тэгээд 2 дугаар дайн гэдэг чинь 1945 онд дайн дуусаад тэгээд 1948 онд Манчестерийг сургуульд очсон. За Манчестерийг сургуульд очоод тэр яг одоо тэр өмнө тэр тооцоол хийжсэн бол одоогийн орчин үеийн компьютерийн ихийг тавих тэр төсөл дээр оролцсон. Мэдээж тэр чинь өмнө нь тийм том тооцоолох машин хийсэн хүн чинь одоо мэдээж ганцаараа хийхгүй их сургууль дээр очиод олон хүний баг болоод орно. Тэрэн дээр ажилласан. Тэгээд 1948 онд Манчестер Марк 1 гэдэг ийм компьютер хийсэн. Тэр компьютер нь одоо бидний боддог шиг биш шүү дээ. 2 3 өрөөд амцсан. Айгуу том. Одоо бид нар ингээ те лаптоп гэдэг нэг барай явж байна. Тэгэхдээ бол хамгийн анхных нь одоо яг энэ компьютер бол 2 3 өрөөтэй. Тэгээд тэр яг тэр гадных нь чинь айхтар хүмүүс болохоор эдгээр музейд хадгалсан. Манчестер юу л Museum of Science and Industry гэдэг музей. Тэнд тэр дотор одоо тэр анхныхын яг тэр хийжсэн юмыг нь за зарим нэг алдагдсан ч юмнуудыг жоохон орлуулж бариад ингээд хийг хадгалсан. Яг тэр анхны компьютер. Дэлхий дээрх хамгийн анхны одоо компьютер тэр. Тэгээд 48 онд тэр Марк 1-ийг хийгээд за утхан утахгүй 50 билүү 51 онд Марк 2-ыг хийгээд за мань хүн 54 нас барсан. Яаж нас барсан гэхээр амиа оролт нас барсан. Энэ хүн тийм ижил хүстэн байсан. Тухайн үед ижил хүстнүүдийг ер нь тэр англи баруунд бол ер нь маш их гадуурхдаг. Тэр олон нийтийн шахалт их ирдэг, гадуур явуулдаг, хөөгтөө чулуу шиддэг гэдгээс авахуулаад тийм юуруу тийм одоо их хүнд хэцүү. Одоо ийм үндсэндээ бол одоо энэ одоогийн бидний ашиглаад байгаа энэ компьютерийн ер нь эцэг гэгдэх хүн тэгж нас барна гэхлээр бас их харамсалтай тий. Яг тэрэн тэгээ одоо бол тэгээ 2009 онд харин энэ Гордон Браун Английн ерөнхий сайд байхдаа Английн засгийн газар аль бие ёсоор одоо тэр хүнтэй тэгж харьцуулж исэн тий. Харьцаж ясанд нь уучлал гуйсан. Тэгээд дараа нь 2013 онд нөгөө Хатан хаан бас Хатан хааны зүгээс одоо уучлал гуйсан. Ийм үйл явдлууд болсон. Тэгээд за яг хажуугаар нь бас янз бүрийн юм дэрэгд энэ хүн тэр түрүүний ярьснаар нөгөө дайны код тайлах мэлх юм дээр байсан гэдэг чинь тэр стратеги дээр дайны стратеги руу орчиж байгаа хөх дотор нь оролцож штэ тэр чинь мэдээлэл үг. Тэгэхээр тим их мэджсэн учраас зарим бараггүй энэ цаанаас нь амийн оролцсон тий гэж бас нэг тим одоо нэг хэд их юм мэдээд н гэдэг шиг тий. Энэ одоо яг тэр кинонд их гардаг. Ер нь жишээлбэл зүгээр нэг жишээ болоод ортоод ингэдэг баг. За ингээд германы кодыг нээчлээ. Задалдаг болчлаа. Тэгэнгүүт юу гэсэн үг вэ гэхээр за одоо тэр усан онгоцоо тийшээгээ явуулаад дайр гэд 2 3 газраас чинь зэрэг ирээд гинтүүлж дайрладаг нь шүү дээ тий. Английн усан онгоцууд руу том цэргийн усан онгоцууд руу. Тэгэд мэдсэн болгоноо нөгөөдөл чинь дайралт хийх гэж шүү гэж хэлээд байвал 2 3хан дайралтанд бидний юм мэдээд ийн гэд кодоо сольж шүү дээ. Тэгэхээр хэрвээ кодоо сольчих юм бол дахиад нөгөөдхийг нь буцааж нээх задлах гэж тий өөр юм задлах гэж дахиад хэдэн жил болно тэр чинь тий одооных компьютер шиг биш юм чинь. Тэгэхээр нөгөө энэ нөхдөж яадаг вэ гэхээр зарим мэдээллийг нь нуун одоо өөрөөр хэлбэл өөрсдөө тэрэнд нь таарсан стратеги боловсруулаад эхэлж байгаа. Ер нь бид нар бол яг тухайлсан нэг удаагийн нэг ийм жижиг байлдаа нэг мөргөлтийг ялахтаа бишээ. Дайнд ялъя Германыг. Тэгхийн тулд зарим нэг
онцгой одоо мэдээллийг нь тэр цэргийнхэнд дамжуул. Зарим нь дамжуулах эндээ нууй. Эренбли тэгжээж ялаа гэдэг. Тэгээ дээр нь нэмээд одоо ингээд юу болоод эхэлж байгаа. Эдгээр өөрсдөө баг юм стратеги гаргаад эхэлж байгаа. За энэ бол кино гэхдээ нэг тийм 100% үнэн буруу мэдэхгүй. Тэгтэл тийм мэдээлэл ямар ч байсан дайн дуустал германчууд кодыг нь мэдээд нэгдгийг мэдээгүй байсан гэдэг чинь бүх авах мэдээлэл болгоны шууд дамжуулсан гэсэн үг биш болж таарч. Тэгээ энэ кинонд нэг гардаг л да нэг хамт ажилладаг нөхрийнх нь ах нь нэг жижиг одоо цэрэгт явцсан явж исэн чинь тэр ус нь онгоц руу дайрах гэж байгаа мэдээ авчдаг байхгүй. Гэхдээ тэр мэдээллийг гаргачих юм бол гаргаад тэр ус онгоцыг аварчих юм бол нөгөө мэдснээ мэдчих гэдэг олон дараалал ингэхээр. Тэгээ тэрэн дээр тэгэл одоо тэр дайнал бол тэгэл ах нь тэнд өнгөрч байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь тэр дайны шийдвэрүүд бол ийм гээд. Тэгээ тэр энэ бол зүгээр киноны зүгээр одоо нөхцөл байдлыг үзүүлэх нэмсэн деталь байх л та мэдээж үнэн бодтойг мэдгүй. Яг бодит байдал дээр юу басна гэх тий. Тэгэхээр ийм байдлаар бол жишээлбэл эдгээр шиг ингээд тоглоод тахчих. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг ингээд нэг жишг юм бол за хоёлаа шоо хайж тоглоё. Шоо хайхаар чинь 6 боломж байгаа шүү дээ. За хоёрыг нь чамд өгч дөрвийг нь би авчиг гээл тэгэл тоглолцож байгаа юм. Тэгэл явандаа бол дөрвийг авсан илүү хожиж шүү дээ ойлгомжтой тий. Ганц нэг удаа бол мэдээж бүх хаялтан дээр хожихгүй мөнгө тий. Тэгэхээр ийм байдлаар бол ажилдсан. Тэгэхээр ийм их мэдээлэлтэй байсан учраас энэ хүнийг цаанаас нь тий их дэндүү хэм мэджсэн болохоор цаанаас нь алдсан ч гэсэн ийм нэг ийм conspiracy theory ч бас байдаг. За ингээд ямар ч байсан энэ за ганцхан хаалган төрийн ч одоо яг энэ компьютер Америкт бас хэд хэдэн ийм юунууд анхны тий компьютер тооцооллын машинууд гэх юм уу хийгдэж эхэлсэн байна. За ингээд ямар ч байсан за хоёлын ямарсан компьютерээр нь яаж ажиллаад байгаа юм гэдэг суурийг ярьлаа. За эхлэлийг нь ер нь ярьчлаа тий. Тэгээд тэгвэл яг энэ дундуур одоо нэг хамтран ажиллагчаа танилцуулаа тий. За өнөөдөр манай хамтран ажиллагчаар Mobicom компани орж байгаа бөгөөд Mobicom-оос датагаа нэмээд бас дээр нь мөнгөтэй болох юм гой хөтөлбөр зарласан байна. Шагналтай код гэдэг. Mobicom-ийн шагналтай код урамшуулалд оролцож өөрийн кодоо найз руугаа илгэн багцаа ахиулахыг ураад 5 ГБ дата болон Монпейн 5,000 төгрөгийн купон авах юм байна. Энэ бол хэдэн ч найз руугаа явуулсан яг найзынхын тоогоор үржигдэж авах бөгөөд энэ нь дараад нь шагналтай уралдааны шагналтай бас нэгдүгээр байр нь Монпе дэлгүүрээс худалдаа авах 3 сая төгрөгийн шагнал, хоёрдугаар байр нь сая 500 мянган төгрөгийн шагнал, гуравдугаар байр нь 500 мянган төгрөгийн шагнал гээд байгаа ийм гоё хөтөлбөр байгаа юм байна. Энийг бол одоо жишээлбэл залуучуудад бол нэлээд хэрэгтэй, хөгжилтэй одоо гоё бүтээгдэхүүн гэж бодож байна. Тэгэхэд яг одоо та Mobicom аппараа багцаа ахиулаарай гэдэг ийм бусдыгаа одоо тэг урайлснаар нөгөө урайлсан хүн маань өөрийнх нь кодоор энэ ийм гоёгоо шагнал авах нэ. За Mobicom компанид баярлалаа. Баярлалаа Mobicom компанид. Бидэнд ийм боломж олгож аваад баярлалаа. За цааш нь одоо ингээ компьютер үүсчихлээ тий. За тэгээд том 2 3 өрөөд амьдсан компьютер ч одоо тий цаашаа одоо хөгжөөд эхэлнэ. Нэгэнтээ одоо цаад ажиллаж байгаа зарчим нь тий тодорхой болсон, технологи гараад ирсэн. За тэгэл 71 онд одоо ер нь яг personal computer үе ингэж хүмүүсийн хэрэглээнд тий сая бол юу вэ тэр дайнд засгийн газар нь тий одооны ханшаар 1.2 тэрбум доллар зарцуулж иж их тийм тооцооллын машин хийж штэ. Тэгэхээр тэр чинь нэгдүгээрт нь хүний хэрэгцээнд яг одоо personal computer гэдэг байгаа тий орж ирээд жижигрээд тэг үнэн ч гэсэн хямд болоод орж ирэх чинь бол тэр 70 80-аад оны үед бол энэ одоо хөгжил бол маш хурдтай явцсан. За 1971 онд одоо Intel-ийн 4004 микропроцессор. Ер нь нэг чинь цааталт нь тэр компьютерын чинь тэр үндсэн тэр үйлдэл хийж байгаа процессор чи өөрөө жижигрэх ёстой тий. Тэгэхээр энэ бол ер нь хамгийн одоо анх гарч ирсэн ер нь personal computer-д гарч ирэх хөгжилд их хувь нэмэр оруулсан байна. За 73 онд Xerox-ийн Alto гарч ирж байна. 75 онд Altair гарч ирээд. За ер нь 77 оноос эхлээд одоо бидний мэддэг Apple бид нар одоо бол ер нь Apple сайн мэднэ шүү дээ тий. Macintosh эднэр гараад ирсэн тий. За ийм байдлаар ингээд бидний мэддэг компьютер руу ингээд ороод ирж байгаа юм. Яг энтэй адилхан зөвхөн эн чинь
ер нь компьютер чинь нэг талдаа хардвер, нөгөө талдаа одоо софтвер байж байгаа. Хардвер тал дээр бол жижигрээд ингээд тэр түрүүний ярьж байгаа хагас дамжуулагч эднэр тий. За нөгөө тэр чинь өөрөө хөгжөд байгаа байхгүй. Нөгөө юу илээ Moore's law гэдэг шүү дээ тий. Жил бүр 2 дахин багасдаг. 2 дахин багасдаг үе хөгжил гэсэн үг шүү дээ. Тэгэл багасаал юу нь адилхан мөртлөө хүчин чадал ч юм уу тэр чадвар нь адилхан мөртлөө хэмжээ эдэн тий. Жил бүхэн 2 дахин гэдэг үлээ тий. Багасаад байна гэсэн тий. За ингээд явж нөгөө тал дээр нь яг үүнтэй адилхан нөгөө түрүүний битүүрийн ярьсан үндсэндээ л бол энд байгаа энэ зургийг ч юм уу энэ дуу авиаг ч юм уу тэр кодлдог 0-1 рүү дайчдаг буцаага тэр кодыга тайлдаг энэ софтверийн хөгжил бол бас гараад ирж байгаа тий. Интернет гараад ирлээ, Windows 95, Google за эднэр гараад ирсэн. Тэгээд одоо сүүлдээ бол нөгөө смартфон гарчсан чинь компьютерийн бүх үйлдэл чинь зүгээр гар утсан дээр тий. Ийм жижигрээд ингээ гараад ирсэн. За ийм байдалтай ингээ явж байсан чи одоо сүүлийн үед яригадад байгаа энэ квантум компьютер гэдэг нь яригадад эхэлсэн. За тэгэхээр өнөөдрийн бидний ярих гэж байгаа нэг сэдв нь одоо үндсэн гэсэн бол одоо энэ л дээ. За квантум компьютер гэж яг юу яриад байгаа. За манайх квантум гэдэг ер нь квант гэж орчуулдаг тий. Квант компьютер гэдэг. Тэгэхээр энэ бол одооны бидний мэддэг үе энэ. Одоо бидний их мундаг хурдтай болоод байгаа компьютерийн чинь супер компьютерийн чинь класс компьютер гэж нэрлэдэг шүү дээ одоо. Нэг тэгэхээр энэ класс компьютерээс ер нь ямар ялгаатай юм гэдэг. Энэ тал дээр энэ дараагийн сэдв орцгоё тий. За зүгээр одоо классик компьютер бол цаат тал дээр нь нөгөө 0.1 гэдэг чинь 1 бит гэж нэрлэж байгаа тий 0.1. За квантум компьютерийнхыг болохоор тэр ашиглаад байгаа тэр 0.1-ийг нь qubit гэж байгаа. Квантум гэдэг нь qubit. Энэ нь яадаг вэ гэхээр сая 0.1-ээр ингээд ердийн компьютерийн цаана ажиллаж байгаа нь 0.1-ээр бүх улаан өнгө байх юм бол одоо ингэж тэмдэглэнэ гээл тий оруулаад байна шүү дээ. Тухайлбал яг энэ цаат талд нар бол нөгөө үйлдэл хийх эднэр дээр нь бол цаат талд нь улаан цан байж байгаа. Баулны алгебра дээр байж байгаа. Тэр тогтцсон тэр зарчмаар нь үйлдэлийн хийгээ явчин нэмэх хасах одоо юу аах вэ тий. Яг тэрэн шиг энэ квантум qubit гэдэг нь болохоор ийм квантум механикийн одоо чанарууд дээр нь үндэслээд эхэлж байгаа. Тэгэхээр бүр ингээд цаад одоо айж ажиллаж байгаа зарчмаасаа ингээд өөр болцсон. Эхний 3 хувьслаасаа бүр онцгой хувьсгал тий. Одоо бол энд бол бүр нөгөө нэг ингээд тэр тийм учраас одооныхын классик гэдэг. Санаа нь бол юу ихлээр 0.1 гэдэг бол ингээд хоёр одоо төл байгаа байхгүй. 0.1 байж болно, эсвэл 1 байж болно гэсэн тий. Энэ хоёр yes no тийм үгүй гэсэн юм биш тий. За qubit-ийн онцлог нь ихлээр энэ нөгөө 0.1 гэсэн хоёр юм чинь өөрийнхөө тэр төлөвүүдийг нь тэр квантум чанар, квант механик гэхэлэр тэнд чинь ингээд юмыг ингэж яг бидний одооны энэ өөрсдийнхээ амьдрал дээр байдаг шигээр шууд төсөөлөөс өөр байгаа даа шүү дээ тэнд чинь суперпозиц байдаг тий. Суперпозиц гэхэлэр 0.1 гэдэг бол 0.1-ийн бүх юунууд байна. Одоо 0 байж болно, 0 байж болно, 0.1 байж болно, 1 0 байж болно, 1 1 гэдэг ингээд хоёр классик утгаараа бит хоёр төлөвт байдаг бол тэнд чинь дөрвөн төлөвөнд хоёрын хоёр зэрэг автоматаараа шууд өөртөө агуулгах гэж байна. Тэгчингүү чинь тухайлбал тэр qubit-ийг нь ашигласан одоо бидний мэддэг CD тэр чи одоо нэг тэдэн мегабайт гэдэг нь шүү дээ тий. Хэдэн ширхэг мегабайт буюу хэдэн ширхэг ингэж 0.1 гэдэг тий агуулах юм багтаамжтай CD гэдэг байсан чинь квантум компьютер дээр очингууд яг нь storage талаас л аваад үзэх юм бол одоо жишээлбэл классик компьютер дээр 1 гига гэдэг чинь 1000 мегабайт гэсэн үг тий. Тэгвэл 1024. Тэгвэл эн чинь 2024 зэрэгтэй нэ. Тэгээ боддоо. Тэр чинь тэгээд тэрнтэй тэнцүү дайны мэдээллийг агуулах боломжтой. Тэгэхээр ерөөсөө бидний 2024 зэрэг гэдэг чинь тэгээд замбраагүй юм болчихж байгаа байхгүй. Зэрэг. Тэгэхээр ийм их хэмжээний мэдээллийг агуулах боломжтой. За тэгээд дээр нь хоёрдугаарт нь яаж үйлдэл хийх юм бэ гэж тэ. Qubit-ээр бол зүгээр bit-ээр бол нөгөө түрүүнд ярьсан 2 долларын системээр явцдаг. Нөгөөх дээр нь болохоор квант механикийн одоо тэр квант механикийн өөрийнх нь тэн дээр байдаг. Ялангуяа Шрёдингерийн тэгштгэл бол маш их үүрэгтэй болоод ороод ирдэг. Тэгэхээр квантум төлөв гэдгийг нь илэрхийлдэг тэр тэгштгэл ингээд ороод байна. Тэгэхээр өөрөөсөө энэ бол юу вэ гэхээр нөгөө энэ ялангуяа энэ мэдлэг, энэ шинжлэх ухааны хөгжил эднэрийг чинь одоо ашиглаад эхэлж байгаа байхгүй ашигласан. Тэгээд энэ нь нэлээд тийм дараагийн бүр
дараагийн төвшөндөө бидний сайн ойлгохгүй байгаа төвшний одоо мэдлэгийг ашиглаж ажилдаг компьютер гараад ирж байгаа. Квантум орчинд очихоор за батарейтай хөтлөгч маань бас нэмээрээ тийм ээ. Өөрийн мэргэжлэх юм чинь тий. Тэгээ энэ дээр одоо ч амархан ойлголтоор одоо би өөрийнхөө амархан ойлгодогоор тайлбарлахад одоо саяны CD-н дээр болсон жишээ байж гэн. За тэгээ классик компьютерийн 2-ын толеранс систем чинь нэг юм дараал орж ирээд байгаа байхгүй юу? За түрүүний нөгөө код тайлж штэ. Код тайлахаар эхний нэг хувилбараа үзнэ. За биш байх юм бол нэг орныг ахиулаад дахиад нэг үзнэ гэсээр байгаа ингээд дараал яваад байгааз. Тэгэхээр энэ нь нөгөө квантум компьютер үүсчих юм бол бидний нөгөө нууцлал пассворд гэдгийг чинь одоо бүгдийг ингээд байхгүй болгочна гэдэг байгаа нь юу гэхэлэр дараал байхгүй. Яг нэг би пассворд ашиглах хугацаанд тэнд байх бүх боломжийг яг зэрэг ашиглаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу харуулад нэг гэхээр классик компьютероос ялгаатай нь бидэнд нөгөө хойшоогоо ирээдүйд ингээд шалгана гэсэн юм баг байхгүй болчихж байгаа. Би одоо яг ямар үйлдэл хийн тэр нь хэдий хязгаартай байна. Яг тэр хязгаарыг яг нэг акшнд хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө ийм бүр шал ондоо юм аа. Тийм учраас энэ утгаараа одоо сүүлд ингээд сошиал дээр бичээд байгаа ч юм уу нийт дэлхийн нийт яваад байгаа. Энэ пассворд тайлах те нууцлал гэдэг юм одоо байхгүй болох нэ. Тэгэх юм бол эргээд яах юм гэхээр буцааг квантум компьютерийн нууцлал гэдэг юм байхгүй болохгүй нэ гэдэг нэрэд байгаа шүү дээ. Яг тийм. Тэгэхээр цааталт нь бол одоо Ньютоны яг энэ классик компьютер гэдэг шиг одоо физикээр бол классик онол буюу одоо Ньютоны онолоор бол тий одоо биеийн Ньютоны чин хуулиуд бол үндсэндээ одоо бидний мэддэг энэ BC энэ одоо яг энэ цаг орон зайны тий энэ биеийн хөдөлгөөнийг тайлбарлаад хууль нь тайлбарладаг бол квантум механикт очихоор Шрёдингерийн тэгстгэл болохоор одоо юу гэдэг юм бид нар ингээд нэг атомын цөмийг тойроод электрон эргэж гэн гэж төсөөлөхөөр яг нөгөө нэг дэлхийн нарыг тойроод эргэдэг шиг тий зураг зураад явдаг шүү дээ класс. Гэтэл яг одоогийн дээр энэ Шрёдингерийн тэгсгэлээр болохоор тэр чинь тийм яг оноос юм байхгүй. Энд чинь ерөөсөө ингээд долгион. Шрёдингерийн тэгстгэлийн чинь тэр нөгөө нэг долгионы тэгстгэл байдаг. Өөрөөр хэлбэл яг тэр электроныг нь төрөний хилдэг тийм ээ. Яг нэг газар байна. Дараалалаар ингэж болохгүй чинь үүлэмцэр хааж магадлалтай. За ингэж ярихаар нөгөө нэг жоохон нөгөө ойлгомжгүй болно л та тий. Тэгэхээр ийм энэний тэгсэн мөртлөө тэр төлөвийг нь тодорхойлоод байгаа Шрёдингерийн долгионы тэгсгэлийг нь ёстой тэгсгэл бодоол тэрний шин чанар тий хоёр юмыг хооронд нь нэмбэл яах вэ ингүүл яах вэ гэдэг тэр шин чанаруудаар ашиглаад цаанаа үйлчлэгээд ингээд эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол төрөний хэснэр хамгийн тэр угаасаа тэр квантум төлөвийн шин чанараас болоод үйлдэлүүдийг маш хурдтай зэрэг хийдэг. Тэгтээ мэдээж энэ бол бүр квантум компьютер одоо гараад төрөний шиг одоо бол ер нь л нөгөө Алан Тюрингийн компьютерийн дайны л их тэр төвшөнд л явж байгаа. Ямар ч байсан тэгтээ боломжтой гэдгийг онлайн үед гаргацсан гэсэн зөндөө юм болоо явж байгаа. За энэ ингээд ер нь бол одоо зөвхөн цаг хугацааны асуудал ойлгомжтой. Ингээл сайжруулаад гараад ирнэ. Тэгэхээр бол сая яг дурдчихсан нууцлал пассворд хэрвээ пассвортыг квантум компьютер гараад ирэх юм бол энэ зүгээр одооных шиг одоогийн санхүүгийн систем болвол хурдхан шиг тэрэнд нь одоо тэр квантум нууцлал гэдэг юм хурдан гараад ирэхгүй бол шууд нуурна. Яагаад вэ гэхээр одоо эн чинь 2 тоноо ер нь пассворт дээр чи ер нь яг энэ одоо бид нар нэг пассворт өгчтэй шүү дээ. Юуны банкны данс руугаа орох ч бай тий. Тэр ер нь цааталт нь ажилтдаг юм нь бол ер нь нөгөө энгийн зарчим дээр явдаг байхгүй пассворт нууцлал чинь тий. Ер нь 2 тоог ингээд хооронд нь маш олон оронтой тоог тий. Хооронд нь үржүүлэх амархан компьютер бол дорооч гэсэн хий чинь тийм ээ. Ер нь гараараа ч гэсэн хий чинь баг тий. Хэрвээ нэг тоо өгчөөд энийг үржигдэхүүн задал гэд хэлэх юм бол энэ амар хэцүү бодлого болчдөг байхгүй. За зүгээр одоо жишээлбэл юу гэдэг 18-ыг үржигдэхүүн задал гэвэл хүмүүс бол 3-ыг үржих 6 гэд шууд хариуг нь мэдчихэж штэ. За гэтэл маш олон оронтой тий хэдэн 100 оронтой тоо өгчөө. За энэ ямар 2 тооны үржүүрээ тэрийг олох гэх юм бол одооны манай компьютер дээр жил болно. Яг ингэ шалгаа байх уу. Айгүй их процесс болдог. Одооны дараалалаар явж байгаа учраас нэг шалгаа л яваад шүү дээ. Тэгэхээр нөгөө пассворд гэдэг чинь нөгөө 2 үржүүлээд 2 үржигдэхүүнийг л мэдээ сууж байгаа хүн байхгүй хилцсэн. Тэгээ нөгөө хоёрыг оруулахаар хооронд нь үржүүлж таарлаа гэж задлаад өгчин тий. Тэгэхээр жил болдог болохоор нөгөө одоо
Тэгдэж та нар пассвортоо нэг тодорхой хугацаанд заавар сольж байгаараа гэдэг чинь компьютер сайжирч байгаа учраас тий наатах чи ерөн тий шалгаад гаргаад авчих боломжтой болж байгаа шүү гэж явж байгаа. За энэ бол нэг нь. За нөгөөх нь бол ерөнхийдөө үндсэндээ бол нэг математикийн нэг ийм саяных шиг ийм хялбархан тэгштгэл өгөөл тэрнийх нь хариуг нь бол гэсэн тиймэрхүү хариуг нөгөө талд нь хүлээгээл сууж идэг маач хэл тий. Маач хэл тэгэл хариун байвал тэрийг шалгахад амархан харин хариуг нь яг тэгж одоо компьютерийн аргаар ингэ шалгаа гаргаад ирэхэд маш их хугацаа ороод байгаа тий. А тэгтэл нөгөө сая бид нарын ярьж байгаа квантум компьютер чинь гараад ирэл тэрийг ерөөсө секундын дотор нөгөөдх нь тайлчин. Тэгвэл энэ бүх одоо энэ олон улсын гүйлгээ дандаа л огоол нөгөө нэг нууцлалтаа яваад бусд нь авч чадахгүй байгаа шүү дээ. Хакерууд орж чадахгүй байгаа. Квантум компьютерийг хэн нэгэн хүн эзэмшээл тий төрүүлж хийж байгаа л ашиглаад эхлэх юм бол ерөөсөө энэ банкны систем зүгээр л одоо хамгийн наад захын код тайлах дээр. За дараа нь тэгээд тэр нөгөө янз бүрийн худалдаа одоо тэр тий маш хурдтай хийж байгаа юм чи ерөөсөө тэгэл бүх боломжуудын шалгал маш их ашиг болно гэсэн үг байна. Ерөөсөө тэр энэ санхүүгийн системийг бол ерөөсөө байхгүй болно гэсэн. Тэгэхээр ийм нэг сонин одоо юу хэрэг болвол ингээд хүссэн хүсээгүй ингээд бид нар орж байна. За түрүүчийнх дээр нэг хөгжилтэй юм бас өөрийнхөө ойлгоцоор хэлэхэд тэр нөгөө атомуудыг электрон тоороод атомын цөмийг электрон тоороо явж байгаа шүү дээ. Тэгээ явахлаа бид зураад ингээ үзэхлээр аль нэг газар л явж байгаа бах та гэдэг ингээ төсөөлөд байгаа шүү дээ. А тэгэнгүүт одоо хоёулангийн яриа яаж явж байгаа вэ те? Би эндээс ингээ микрофон тавьсан сонсогдно. Тэнд хэмтсэн чинь яриа сонсогдоод байгаа байхгүй. Тэгээ ийм олон яриаг нэг хүн ганцаар яриад байгаа юм уу гэдэг ойлголттой адилхан ийм ойлголт юм уугаа бодглохыг хөгжилтэй санагдаад. Тэгээ ер нь бол яг атомын электрон чинь тэгж байх юм биш үү? Долгион гэдэг ингээд ийм юмар ойлгоод байгаа. Тэгэхээр надад бол ингээ ойлгочихлоор нөгөө аягүй олон юм ингээл уншаад байцснаас баг ингээ ойлгочихлоо хялбар санагдсан. Гарахгүй физик үзсэн хүн хэлж штэ. Долгион гэдэг чинь тий. Бидний энэ ярьж байгаа яриач гэсэн агаарын долгион ингээ орж ирэл чихэнд одоо цохиолт хингэргийг цохиолт тэгэл тэрийг бид нар ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр эн чинь бол яг энд явж гэн тэнд явж гэн гэж хэлэхэд хэмтэлтэйсэн. Хэцүү тий. Уг нь нэг хүн ярьсан байхгүй. Гэтэ яг хоёр хүн сонсоод байгаа юм тий. Тий. Хаан сонсогдоод байгаа байхгүй төлөв нь. Дууны долгион бол яг хаа тэгээд арай жоох нөгөө нэг том долгион болохоор ингэж. За тэгтэл одоо шил гар утсыг аваад зэрэг сонин шүү дээ. Яг хүн ботгоор бид нар залгахаар тэр хүн хаан живжээс аав тий. Тэгэхээр одоо бидний ингээд ярьж байхад бол тэр мэдээлэл чинь ингээд одоо телевизч бай тий ерөөсө бүгдээрээ ингээд цаг хугацааны орон зайны хувьд бол ингээд хаасаагүй тарцсан байдаг байна шүү дээ тий. Тийм учраас тэн чин гар ут залгахаар хаан живжээс авч болж шүү дээ. Дуудлах хүлээж авч чадж шүү дээ. Телевизээ хаан часаас нь болж जैन тий. Тэгэхээр тэгсэн мөртлөө хаасаагүй тарцсан мөртлөө яг нэг газар очиагүй тий. Тэгээд ер нь дэлхийд даяар ингээд бүр хиймэл дагуулаас цацсан бол ингээд дэлхийд даяар ингээд тарцсан байж байна. Тэгэхээр энэ орон зайны үед чих одоо квантум дээр очих юм бол энэ цаг хугацааны энэ нөгөө төлөвчин хоорондоо нэг нь өөрчлөлтөөр нөгөөдгийг хаач бас автоматар өөрчилнө. Бүр ингээд бүр сонирн болоод эхэлнэ. Тий. Квант төлөв айгүйсэн. Тэгэхээр бид нар энд нэг юм өөрчлөхөр автоматар тэнд өөрчлөх чинь тэгээ өөртөө нөлөөлөх корреляц нь хоорондоо айгүй өндөртэй гэдэг. Тэгэхээр одоо нөгөө нэг бид нарын ингээд нэг одоо бид нар ч оюутан байх чинь ингээд онлайн физик гэдэг хичээлэнд орж байгаа шүү дээ. Онол гэж юм чинь нэх. Тэгсэн чинь одоо нөгөө төрөн бүр компьютер хийх гэж яг тэрийг ашиглаад тий. Одоо онлайн математик сүлдө хэрэглээний математик руу ороод гээд явдаг тий. За үүнээс өмнө дунд нь одоо хэдүүлээ нөгөө худалдаа хөгжлийн банкны нэг зарыг танилцуулъя. Худалдаа хөгжлийн банк нэг гоё хэдийдээ хөтөлбөр яваад байгаа. Үрждэг сар хариултаа хадгалъя гэдэг тий. За хариултаа хадгалахлаар яадаг вэ гэхээр нөгөө бид хэд нэг бүхэл задгаа төгрөгийн бараа аваад тэгээд бүхэл мөнгө өгчлөөр хариулт нь нэг юм яг үүндээ ярихад бол нэг хаашаага хийхээ мэдэхгүй ч юм уу те эсвэл нэг хэрэг болдоггүй нэг юм жижиг мөнгө үсэт өгдөг штэ. Энэ бүгдийг хадгалаад хоримтлуулчих гэж байгаа. Тэгээд энэ хоримтлалыг үнэхээр үзсэн чинь нэрэн хүмүүсийн нэг өдөр тутмын хэрэглээнд иймэрхүү жижиг мөнгө маш их гарч ирдэг. Яг юм өөрөө юм авчих ихлээр бие даах боломжгүй нийлүүлээд юм авах юм бол том мөнгөтэй болно гэдэг логик цаана ажиллаад байгаа. За энэ хөтөлбөр маань 2025 оны 3 сарын 12-наас 2025 оны 4 сарын 12 хүртэл яг 1 сарын хугацаанд тэр хоримтлуулсан мөнгө чинь 25 мянга хүрэх юм бол үржээд өгчэй гэж байгаа. 50 мянга болгоод өгчэй гэдэг тийм. За тэгэхээр үүнд яаж хамрагдах вэ? Нөгөө энэ яагаад үржиж өгч ин гэдэг нь одоо илүү өгöd байгаа даа биш. Ийм санхүүгийн хариуцлагатай болоод үнэхээр хоримтлуулж чадаад байгаа хүмүүсээс урамшуулъя гараан дээр нь тийм. Энийг мэдээж нэг л удаа хийнэ л дээ.
Тэгээ энэ дээр хэрхэн харилцах орох вэ гэж. Энд заавал худалдаа хөгжлийн банкны карттай байх гэсэн үндсэн шалгуур байхгүй. Хэрэв худалдаа хөгжлийн банкны харилцагч болвол бүртгүүлээд энэ банк руугаа ороод энэ өндө бүртгүүл чинь хэрэв банкны харилцагч биш худалдаа хөгжлийн карт ашигладаггүй байх юм бол дэлгэсэндээ гарч байгаа QR кодыг нэвтрүүлэг гарна. QR кодыг уншуулад худалдаа хөгжлийн банк онлайн гэдэг апп татж аваад тэгээд өөртөө виртуал карт одоо нөгөө юу үүсгэж. Ингээд энэгээр оролцож болно. Тэр карт руугаа хариултаа хийя гэдэг энэ хийж чинь. За энийг болохоор нөхцөл нь болохоор яах вэ гэхээр тэр карта 6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламжийн карт руу шилжүүлээд ингээл болоо юм байна. Тэгэхээр энэ гоё урамшуулал дээр нөгөө санхүүгийн ийм гоё юм чинь идэвхтэй байдаг шүү дээ мөнгө олчвол те. Тэрийг хэрэгжүүлээрэ. За ингээ хэлбэр хоримтлал үйлчлэгийг нээх боломжтой ба холбогд утасны дугаар 18 тэгтэг 1977 18 тэгтэг 1977 болон худалдаа хөгжлийн банкны үндсэн TDB-MN гэдэг сайтаар орж дээрх илүү наривчлалтай сонирхоорой. За худалдаа хөгжлийн банктай баярлалаа. За баярлалаа. Сая зөвхөн худалдаа хөгжлийн банкны энэ үйлчлэгний талаар сонсоод сууж байхад энэ ярианд ороод ч юм ерөөсөө бүгд цаана 1-0 гэсэн цифрүүд л харагдаад байна. Сонстоо виртуал карт үүсгэнэлгэн ороор шалганалгэн тий бүгднийг тийшээ автоматар хийгээд байна гэдэг чинь энэ бүх үйлдэлүүд чинь одоо ID болгоод яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх үйлдэлүүд чинь одоо бидний ярьж байгаа компьютер яаж ажилладаг вэ гэдэг чинь яг цааталтанд бүгд л юм болж байгаа. Компьютер л хийж байгаа тий. Компьютер л бүгдийг хийж байгаа шүү дээ. Энэ бүх хүмүүсийн имийг аваад хийх, цаасаар аваад хийх хэцүү тий. За битэрт ямар хугацаа байгаа вэ одоо? Одоо нэг 18 17 минут байна. За тэгвэл өргөжлүүлээ. За ер нь энэ quantum computer гэж за энэ дотор одооны компьютер дотор энэ нууцлал гэж за яригдсан. Нууцлалгээ ярихаар бас арай нэгэн дээр бас нэг тооны анхны тоо гэдэг тоонууд бас их чухал ач холбогдолтой гараад ирдэг. Ягаад вэ гэхлээр анхны тоо гэдэг чинь ер нь бол нөгөө өөртөө эсвэл нэгдэл хуваагддаг тоо хэлээд байгаа юм тий. Одоо жишээл 3 бол 3-т л хуваагдана. Үржигдэхүүн задардаггүй гэсэн үг тий. 6 бол 3-ыг өрч 2 гээд задарч чинь тий. Тэгтэл 7 бол тийм байхгүй. Нэгийг өрчих 7-7 гарна тийм ээ. Тэгэхээр энэ ягаад тийм чухал болчтой юм бэ гэхээр нэг түрүүний ярьж байгаа дээр цаана бол мэдээж том онолууд байж байгаа. Зүгээр яг энэ нууцлал дээр ороод ирэхээр зүгээр хоёр одоо маш олон оронтой анхны тоог хооронд нь үржүүлээд нууцлалт ашиглах юм бол нөгөөдгийг нь буцааж олох гэдэг чинь маш хэцүү болчихно тий. Гэтэл жишээлбэл зүгээр нууцлалын тэр энэ ягаад гэвэл энэ нууцлал чи ер нь өгсөн тоог ингэж хоёр үржигдэхүүн задлах бодлого байхгүй математикийн хувьд бол. Тэгтэл олон хувирлал гаргахгүй. Тэгтэл чи тэгчтэй өгч юм бол хоёр дуваагдаад нөгөөх нь тэнх нууцлалын ойлгохтой юм болж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр яг энэ үүднээс тэгэнгүүт ер нь анхны тоонууд ингээд эхнээс нь аваад ингээд одоо юу гэдэг 2 3 5 7 гэдэг ингээд 11 гэдэг ингээд цаашаа ингээд бичээд ахаар хамгийн сүүлийн анхны тоо гэдэг хүмүүс зөндөө цаашаа байж байгаа шүү дээ. Тэгэхдээ яг одоо хидин гэдэг энэ нэг сонирхолтой болчихдог. За тэгэхээр яг одоогийн байдлаар бол шүү дээ 24 оны одоо 10 сарын байдлаар ихэд хамгийн одоо хүмүүсийн гаргаж авсан том анхны тоо бол 2-ын 136 сая 279,841 зэрэгт хасах нь 1 гэдэг. Энэ тоо бол одоо бидний хамгийн том анхны тоо. Энэ анхны тоог ингэж одоо бол энэ анхны тоог яах вэ гэхээр яг саяны бидний л ярьж байгаа энэ тооцоол хийж л тий. Үнэхээр өөр тонд хуваагдахгүй нэ гэж баталж байгаа шүү дээ. Батлаа гаргаад ирж байгаа. Тэгээ гаргаад ирэхээр энэ жишээлбэл 150,000 долларын шагналтай. Дараагийн анхны тоо гаргаад ирэх. Тэгэд энэ анхны тоонуудын цувааг ингэ цаашаа явуулж явах. Нэгдүгээрт мэдээж эн чинь яг зүгээр сонирхлын ч юм уу математикчдийн сонирхол нөгөө талаас юм хэрэглээ юм болохоор энийг гаргаж ийм шагнал өгдөг. Дараагийн анхны тоо болох юм бол шагналтай шүү дээ. Ер нь ямар ч яг энэ тооны дараагийнхыг олоо гаргаад ирлээ гэтэл $3,000 ч үлээ тий шагналтай шагнал зарлцсан байдаг. Бүр цаашдаа юу гэдэг одоо 100,000 дижитал саяны бидний ярьсан тэр 2-ын тэр 136 сая гэдэг чинь бол нийтдээ 41 сая 24,320 ийм цифрээс тогтж байгаа. Одоо нөгөө дараалуулаад бичих юм бол 41 сая гэж удаан бичгэнэ шүү дээ. За энэний хэмжээнд хийсэн нууцлалыг бол одооны манай энэ ямар суперкомпьютер байхгүй тайлна гэж бол байхгүй. Тэгэхээр ийм байдлаар ашиглагддаг. Тэгээд одоо бол хэрвээ хамгийн анхных нь нэг тэрбум одоо цифрээс тогтдог анхны тоо
гаргаад батлаа гаргаад ирэх юм бол $250,000 өгнө гэсэн. Яаш англи байж байгаа. Тэгээд заавал компьютерээр бодно яаж бодно мэдэхгүй. Тэрийг ямарч батлаа гараад ирэх нэг ийм ажил байна. Хүүхдэд сонирхолтой тий. Тэгээ ер нь энэ тэгэхээр цааталд нөгөө нэг ингээ тооны айгүй сонирхолтой одоо би чинь оюутан байхад манай энэ тооны онол гээл одоо манай Монгол Улсын их сурвалж одоо Ахмад багш шүү дээ дашторж өгч тий. Тэгэл ингээл тэр айгүй тийм одоо цэвэр онлын математик гэж математик дотроо онлын математик нэртэй явдаг байсан юм. Одоо хэрэглэгдэж байгаа байхгүй. Одоо тэр хэрэглэгдээд эхэлж байгаа гараад. Тэгэхээр ерөөсөө нэг онл гэдэг ингээд биш тэр чи одоо ёстой тийм цэвэр 100% хийсвэр гэдэг юм хизээч байдгүй байгаа байхгүй. Тэр бид нар л яг тэрнээ одоохондоо зүгээр хин нэгэн яг физикли тогтворч нөгөө батлаагүй л байгаа гэдэг. Батлаагүй эсвэл тэрийг хүлээгдэж л байгаа. Хэрэгжилж яриа чадаагүй байгаа. Тэг хэрэглээг бид нар хэрэгжилж чадахгүй л байгаа. Гэхээс биш тэр онлайн юм гэдэг чинь бол тийм огт хийсвэрлсэн юм шүү. Огт биш гэдгийг л харагдав. Яг гэвэл тэрэн дээр чинь үндэслэлсэн одоо квантум механикийн тэр зүгээр нэг хөөрхөн чанар дээр нь тий үндэслэл тэр квантум стейтүүдийн тэр шин чанар дээр нь үндэслэл яг тэр чанарыг ашигласан тооцоолол гэдэг квантум компьютер гаргаж явж байгаа чинь. За ингээд квантум компьютер ингээд гараад ирлээ гэхлээр одоо ер нь хаана хийж байгаа юм. Квантум. Ер нь бол нэг хэлэхэд квантум компьютер бол ер нь тохон ялангуяа Америкийн засгийн газрууд бол маш одоо нарийн хяналтанд ор төслүүд нь явж байгаа. Ослоо шүү дээ. Тэнд нэг компани тий хийгээд квантум компьютертэй очил төрөний хэс нарын банк санхүүгийн систем дэлхийн санхүүгийн системийг нураахна шүү дээ шууд. За IBM дээр квантум компьютерийг хийж байгаа. Google байгаа. Яг л нэг том компаниуд Microsoft-оор софтвер хийж байгаа. D-Wave, Intel, Amazon гэх мэтлэн. За хятадын бас компаниуд орж ирж байгаа. Тэгэхээр нэг ер нь нийтдээ нэг дэлхийд дээр нэг 10 хүрэхгүй компаниуд дээр энэ дандаа ховийн ийм том одоо энэ технологийн энэ компаниуд дээр энэ квантум компьютерийн төслүүд явж байгаа. Тэгэхдээ энэ төслүүдийн бол тэр засгийн газар нь бол нэлээд хяналттай байна. Ядаж оролдож байгаа тий. Ер нь ямар хөө шаттай байж яаж ингэж юм гээд тий. Тэг зохицуултгүй явах бол ер хяналтгүй явах бол ер нь осолтой тий. Тэгэхээр ийм байдалтай явж байгаа. За тэгээд эдгээр маань амжилттай явах нь одоо хизээ бол одоо ер нь бол би зүгээр энэ зөв класс компьютерийн түүхийг хараад тий. Одоо квантум компьютер эднийг ингээ харж байхад бол энэ их утгагүй байхал гэж боддоо яг хувьдаа. Гэхдээ мэдхгүй шүү дээ. Энэ бол зүгээр хувь хүний л таамаглал квантум компьютер таамаглал хардталт ярьж байгаа дээр би өөрийнхөө хардталтыг түрүү нөгөө энийг юу л нөгөө Германы шумбагчийн кодыг тайлчаад тайснаа мэддэхгүй байх удаж байгаа шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан би бол квант компьютер баг үүсцэн тий. Үүсчээд тэрийг мэддэхгүй бас хэсэг явах болов гэж байгаа шүү дээ. Тий. Хэлэхгүй тэрийхээ тий. Одоо тийм том боломж атгацсан хүн одоо тэрийг зарлах хэрэг байна уу? Тий. Жохон тэр банк өмөлчүүл яадیں۔ Улс төр өмөлчүүл яадیں۔ Тий. гэж явахыг бас хардталт байх байхаа. Тэг тийм үе бас нэг хэсэг явахаж магадгүй шүү гэж боддоо шүү дээ. Ер нь тэгэх шиг байх. Ер нь эн чинь одоо нөгөө цэргийн зорилтууд технологиуд цүүлд гардаг шиг илэрдэг шиг тий. Үндсэндээ эн чинь шууд хүч байхгүй. Ерөөсөө хүч. Ерөөсөө энэ дэлхийг захирах хүч. Эхлээл хин нэгэн хүнтэй, хин нэгэн бүлэг, эсвэл хин нэгэн улс тий яг юм квантум компьютер ашиглаад эхэлж чадчихвэл тийм биз дээ. Аюу хүч байхгүй. Тэгээд тэр хүчийг бод төсөөлөд үзье та. Ямар ч газар, бүр юу ч байсан хувийн болон байгууллагын бүр ямар ч газар руу толгоонд орсон дурын кодоо хийхэд нэвтэрдэг болчлаа л гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Анхны оролдлогоороо шууд нэвтэрдэг. Гэвэл одоо энэ хүн одоо супер одоо павер аваад тий. Хоёлоо бол зөвхөн юуг ярьсан бэ гэхлээр энэ код тайлбарыг ярьж штэ тий. Жишээ болгоод тий. За тэгтэл одоо энэ их хурдтай хүчтэй юу чинь түрүүний ярьжсанаар бараг л тэр хүний тархин дотор юу бодож байгаа тий тэр мэдээллийг аваад процесс хийгээд бараг тий хүн өөрөө мдээгүй бараг хооронд нь тархины орон шилжихээс өмнө тий бараг бүгднийг бараг л нэвтэрч орно гэсэн үг шүү дээ. Энэ ийм хүчтэй үйлдэлийг тэгж маш хурдтай хийдэг. Тий. Яг нөгөө дараа гэж байхгүй яг одоо агшилж байгаа байхгүй юу? Одоо л гэж байгаа. Юу ч бодсон тэр нь зөв л байдаг гэсэн үг. Тий айлч пассвортыг хийсэн зөв. За тэгээ одоо ч бол хүний бодлыг ч юм уу альва хүмүүсийн нөгөө мэдлэг ийм дараалал байгаа шүү дээ. Мэдээлэл эхэлж олж авна. Тэгээ тунгаан боловсруулна. Тэгээ ойлгоод буцааж гаргана гэдэг. Энэ дараалал байхгүй нэг дор болчихж байгаа. Бүгдийн нэг дор тий.
одоо хувьцааны зах зээл рүү орлоо гэж бодолтой тийч. Тэгэл өсөж байгаа бурж байгаа бүх зураг зэрэг байсан гэсэн үг байна. Ингээд зүгээр ингэж тий ороод зүгээр тоглолч гэх одоо хайшаа тий ороод зүгээр л тэр бүх хувьцааг хамж аваад гараа авчихна гэсэн үг шүү дээ. Бүх ашгийг хамж аваад гараа авчихна гэсэн. Тэр дотор орж байгаа тэр алгоритмаар зөв оруулаад тий тэр хөгжүүл тэгэл гараа авчихна. Тэгээ одоо энэ бол зөвхөн эхний шатанд нь одоо тухайлбал Turing-ийн анхны компьютер тооцоолын машин. Тэр компьютер гэж хэлэх нь ч одоо сайшин дээр том машин юм чинь. Тэр ерөөс компьютер гэж толгойд бууддаг юм байл л. Би Манчестер их сургууль тэрийг үзчихсэн ор сонирхож анхны компьютер гэх. Тэгээ ороод хайгаад байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд биднийхээр бол лаборатори байгаа байхгүй. Ингээд түрээ ингээд баахан ингээд хоорондоо холбогдсон ингээд машинууд юунууд. Тэгэхээр одоо тэр төвшөндөө байгаа дараа нь одоо тэр чинь тэр софтвэрнүүд нь бас хөгждөг шиг тий одоо бидний ч ихтэл софтвэр тий ямар айхтар одоо ухаалаг гар утсан аппликейшн эднэр гараад ирлээ. Тэрэн шиг энэ квантум дээр ажилладаг ямар юм гар шиг бид нар одоо төсөөлж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэдний хөгжөөд нэгэнтэй л ингээд болоод ирэх юм бол эдгээр хөгжин тэгээд юу болох юм мэдэхгүй байсаа. Бараг нөгөө зарим хүмүүс чинь нэг таамаглаад байдсан шүү дээ. Ер нь ингээд болохоор нэг бодлын хөгжин нөгөө бодлын ер нь тэгээд хөгжих дуусчих байгаа юм шүү. Төгрөгөө явж байгаа юм шүү дээ. Бид нар чинь ер нь тий магадгүй хүн төрөлхтний одоо энэ үеийнхэн тий гэж тэр мэдэхгүй. Ер нь бол ингээд ботхоор их сонирхолтой заримдаа ингээд айц сүрхээр яг юу болоод байна тий. За квантум компьютер тооцоолол дээр тооцооллын хэвд ярих юм бол өнөөдөр нэг иймэрхүү юм ярьж болж байна. Ер нь цаа талд нь бол одоо компьютер гэдэг чинь англи нэр нь computing гэдэг буюу тооцоолол хийдэг тооцоолох гэдэг үг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л энэ тооцоол хийхдээ эхлээд нэг тооны машинаар тий яаж нэг одоо 3 оронтой тоог хооронд нь үржүүлэхийг ингэж цаасан дээр бичээ сууж явах гэж ийсэн. Энэ хэлжсэн юм чи одоо ингээд юу явдал ерөөсөө энэ квантумын төвшөнд очсон дэр цаанд нэмж байгаа тэр үйлдэл хийж байгаа тэр арга нь гэсэн чинь квантум механикийн тэр мэдлэгийг ашиглаад гэсэн үг шүү дээ. Ашиглаад үйлдэл хийдэг ийм төвшөнд очиж гин гэдэг бол энэ чиг ховсол явагддаг. Эволюц. Тооцооллын эволюц явагддаг. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгээр сайхан нэвтрүүлэг бас эргэж сансан тий өдөр тутам хэрэгэлдэг цаана юу болоод байгаа гэдгийг гээд нэг эргэж сансан гоё нэвтрүүлэг боллоо. Тэгээ өн дээр нөгөө хошин шиг хэлэхэд нөгөө Манхаттен прожект дээр нэг кино байдгсан чи ядгс нөгөө нэг өрөөнд танай компьютер хаана байгаа ингээд өнөөгөө онгоолгосон чинь нэг зарим самбар дээр, зарим цаасан дээр, зарим хан дээр юм бичсэн сууж идэг. Энэ манай компьютер гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ компьютер бол яг нэг бидний төсөөллөөр нэг юм компьютер те хардвер харахаас гадна ерөөсө компьютинг буюу саяны онцлогдөгч хэлснээр тооцоолол энэ тооцоолол нь 90 үеэрээ тэр нэг ламп түр банд нэг шиг явж байгаа транзистор болоод энэ транзисторууд нь хоорондоо юмсын интернет болж дэлхийд даяар тараад зэрэг нэг акшнд синхронно хийж болж байгаа. Дөрөв дэх хувьсэл нь юу болж ингэсэн чинь бүр дараалалгүй болж хувираад гэдэг ийм хувьслуудыг чатараал ярьлаа. Ярьсан ганцлаглагчтай баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Одмондор радио 83.3 107 хост телевизээр хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mobicom худалдаа хөгжлийн банкнаар оролцлоо. Байгууллагуудаа баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Дараа дахин иргэн уулзъя. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.